давхар функцэд гоо тавьчих яриа заяа. Функцийн графикын хургалт чинь дотор талд нь хийж байгаа үйл гээд маш их юм яригдсан. За fx тэнцүү жишээлх юм бол ийм функц байсан гэж бодъё. ax квадрат нэмэх нь bx хасах нь c. За болиё. Очоор. Ингээ. За ямар нэгэн fx гэсэн функц шүү дээ тий. 2x-ийн квадрат нэмэх нь 3x хасах нь 1 хуваах нь язгуур x дээр нэмэх нь 2 ч юм уу. Ийм функц байсан гэж бодъё л доо. Ийм функц байсан. Өөрөөр хэлбэл 4 нь юм тий. Тэр юм квадрат хөвчлө 20 оржуулна. Тэрийг 3 оржуулад нэгийг хасна. Тэнгүүтээ ийм тухайн гэдэг ийм дүрмэл гэсэн үг шүү дээ функц гэдэг чинь. Тэгвэл ингэсэн байвал яах вэ? Ингэсэн байвал юу гэсэн үг вэ? Бүх x-ийн оронд энийг орлуулна л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг? 2-ыг үрчгэн x гэж хүчгийнхээ оронд яах вэ? X дээр нэмэх нь 3-ын квадрат хүчнэ. Нэмэх нь 3-ыг үрчгэн x гэж хүчгийнхээ оронд энийг явуулчихна тийм үү? X дээр нэмэх нь 3-ыг хүчнэ. За хасах нь 1 бол хамаагүй. Тэгснээ язгуурын дор x гэж хүчгийнхээ оронд яах вэ? X дээр нэмэх нь 3, нэмэх нь 2 ингэж хүчнэ л гэсэн үг тийм? Ингэж хүчнэ. Тэгэхээр асууж байна. Ийм л юм давхар функц гэдэг байна шүү дээ. Ойлгомжтой. За ингэсэн байвал юу гэсэн үг вэ? Энэ хоёр хооронд адилхан уу өөрөө? Яагаад өөр юм? Энэ бол функц дээр нь тийм үү? Энэн дээр нь 3-ыг нэмээд байгаа байхгүй? Энэ дээр нь 3-ыг нэмж байна. Энэн дээр нь 3-ыг нэмээд чи энэ дээр нь 3-ыг нэмээд гэсэн үг шүү тийм үү? Өөрөөр хэлэх юм бол ийм болно тий. За дотор талд нь нэмэх, дотор талд нь гадна талд нь нэмэх. Энийг болохоор гадна талд нь нэмэх гэж нэрлэдэг байхгүй? Энийг болохоор юу вэ? Дотор талд нь нэмэх гэж нэрлэдэг байна. За дотор талд нь бас хасч болно тий. Жишээлх юм бол f юу вэ? X-ээс хасах нь гэж яах юм бол x болгоныхын оронд нь яах вэ? Энийг орлуулна л гэсэн үг тийм үү? F ингэсэн байвал яах вэ? Жинхэнэ функцээс нь яах вэ? Нэгийг хаснаа л гэсэн үг тийм үү? Энэ функцээс нь нэгийг хаснаа л гэсэн үг. Дотор талд нь бас үржинэ гэж байна. Одоо жишээлх юм бол f юу вэ? 2x гэж яах юм бол x болгоныхоо оронд юу вэ? 2x-ийг орлуулна л гэсэн үг тийм үү? 2x-ийг орлуул. Ингэсэн байвал юу гэсэн үг вэ? Ингэсэн байвал юу гэсэн үг гэхээр функцийг юу вэ? 2 дахин энэ функцэд 2-оор оруулж гэсэн үг тийм үү? 4x-ийн квадрат 6x хасах нь 2 болно тийм. Тэгээд доотлоо юм бол. За эднийг ялгаж салгаж чадчихвал функцийн графикийг оруулагчлаад маш олон бодлого амархан бодож болдгоо л гэсэн үг. За яаш 1000 бодлого төрчин жишээлх юм бол яг функцийн графикийг оруулалтаа маш олон бодлого байл. Дуудахгүй танарт харуулсан заяа. За би энд нэг юм юу зуръя. Энд жижигхэн график зурчих. Энд болохоор за fx гэсэн функцийн график байлаа гэж. Тэгээд тэнцүү fx гэсэн функцийн график байсан гэж бодъё. Тэгвэл бид ийм функцийн графикийг зурч чадах уу? Заагийнх нь орнд тоо тавьчих та. Биш. За 2-ын тоо. Ийм өөр нэг функцийн графикийг зурчих. Энд дээр зурч чадах уу? Яг зурх уу? Цэг болгон яах вэ? 2 дахин дээш нь тий. Энэ fx-ийн хооронд адилхан байгаа хгүй адилхан байгаа. Тэгээд жишээлх юм бол энд нь одоо жишээлх юм нэгийг орлуулсан чинь 0.5 гэсэн утга авдаг гэсэн гэж бодъё л тийм үү? Тэгвэл энэ функцийн график чи яах вэ? X-ийн нэгийг орлуулангууд 2.5 гэсэн утга авна ш тийм үү? 2.5 гэсэн утга. 2.5 гэсэн утга нэг чи дээшгээ юу гэсэн үг? 2 нэгжээр дээшлэн. Одоо жишээлх юм бол энд байсан цэг гэдэг бол дээшээ 2-оор тэгсээ таана гэх үү? За нэгийн тоо иймэрхүү байгаа гэж боддог. Энэ хавцаа ч юм уу юм биш тийм үү? Яг энэ адилхан бүх цэгүүд яах вэ? 2-оор дээшлэн. Тэгэхээр нэг иймэрхүү график болно гэсэн үг байна шүү дээ. Энэ графикийг дээш нь яасан бэ? 2 нэгжээр зүүцсэн ийм график болох гэсэн. Ойлгомжтой тий? За тэгвэл энэ ямар график болох вэ? Энэ бол функцийн график доошоо яах вэ? Нэг нэгжээр зүгдэнэ. Энэ жишээл 0.5 байсан бол энд нь яах вэ?
хасах 0.5 болно гэвчлэн нэг иймэрхүү юм болох юм байна тий. Ойлгомжтой. За нэг функцийн гадна талд нь тоо нэмэх хасах үйлдэл гэж нэрлэж байгаа. Функцийн гадна талд тоо нэмж хасах юм бол функцийн график дээшээ дашаа зөгөөх юм байна тий. 3-ыг нэмчих юм бол дээшээ яах вэ? 3 нэгж. 3-ыг хасчих юм бол яах вэ? Доошоо 3 нэгж. За гадна талд нь хийж байгаа үйлдэл болохоор дандаа O2-ыг тэнхлэгийн дагуу хийгдэх байгаа байхгүй юу? Нэмэх юм бол O2-ыг тэнхлэгийн дагуу дээшээ явна. Хасах юм бол O2-ыг тэнхлэгийн дагуу доошоо явна. Яг нэмэх юм бол дээшээ, хасах юм бол доошоо. Ойлгомжтой тий? Тэгвэл заяа энд би дахиад нэг функцийг авах зүгээр. За нэг иймэрхүү юм байгаа гэж бодъё. Энэ болохоор gx хөө. За зүгээр л fx-ээр л авчих. fx гэсэн функцийн график тийм үү? За тэгвэл заяа энэ функцийн графикийг мэддэг бол энэ функцийн графикийг байгуулж чадах уу? За яах вэ? Зүүн тийш нэгээр зүгднэ нэ. Зүйтэй. За энэ дотор талд нь тоо нэмж байгаа үйлдэл байгаа байхгүй юу? Дотор талд нь тоо нэмж байгаа үйлдэл. Дотор талд нь тоо нэмж байгаа үйлдлийн хувьд бол яг хөөхлөөр функцийн график O(x) тэнхлэгийн дагуу зүгднэ. Наш анхаарч байгаа. Гадна талд нь хийж байгаа бол дандаа O(y) тэнхлэгийн дагуу гэдэг. За энэ бол жишээл гадна талд нь нэмж хассан бол O(y) тэнхлэгийн дагуу дээшээ доошоо яв. Дотор талд нь хийж байгаа бол дандаа яг O(x) тэнхлэгийн дагуу гэдэг. За түүнийхээс нэг ялгаатай зүйл нь юу гэхээр нэмэх юм бол юу вэ? Хасах тал руугаа. Хасах юм бол юу вэ? Нэм тал руугаа. Эсрэгээр хийгддэг гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол энэ улаан функцийн график яах вэ гэхээр бүх цэгүүд ийшээ нэгээр тэгээ ийшээ нэгээр зүгдэх нь шүү дээ юм уу? Тэгээ ерөөхдөө бол нэг иймэрхүү юм болно гэсэн үг. За нэг иймэрхүү ч юм ийшээ зүгтж байгаа байхгүй юу? Энэ дугаар цэг жишээлх юм ийшээ нэгжээр, энэ дугаар цэг ийшээ нэгжээр хвчлэн ингэ зүгтж. Ингэсэн байвал яах вэ? Ингэсэн байвал яах вэ? Хасчих юм бол нэг тал руу зөгдөнө. Өөрөөр хэлэх юм бол яах гэсэн үг вэ? За энэ ийм байсан гэж бодох юм бол нэг ингээд явна гэсэн үг юм шүү дээ юм уу? Ийшээ зөгчдөг. Ойлгомжтой тий? За. За одоо тэгвэл нэг ийм функцийн график зуръя заяа. За ийм. За энэ болохоор бас л fx гэсэн функц. Тэгвэл энэний графикийг зурж чадах уу? 2-ыг өчгөх нь fx. За ингэчих юм бол заяа. Ингэчих юм бол энийг цэг энийг нь юу y гэж тий. Энд жишээлх юм бол энд нэг цэг байсан чи тэг суудах авч байна тийм үү? Энийг 20 хөвжүүлэх юм бол яах вэ? Тэг хэвээрэл гэж байна тий. Энэ цэг яах вэ? Өөрчлөгдөхгүй. Энэ цэг яах вэ? Өөрчлөгдөхгүй. Харин энд одоо жишээлх юм бол нэг байсан гэж бодъё л дээ. Энэний утга нэг байсан гэж бодох юм бол хэдlэх вэ? 2 болно тийм үү? Өөрөөр хэлэх юм бол юу өөрчлөх гэдэг нь вэ гэхээр хэрвээ ийм байх юм бол график нь энэ цэгүүд огт өөрчлөгдөхгүй. Тэгснэ утгууд нь яах вэ? 2 дахь хийсэн. Одоо энэ жишээлх юм бол ийм байсан бол за би арай жоохон хэтрүүлээд орсон байна. 2 дахь юу вэ? Гэсэн. Энэ жишээлх юм бол ийм байсан бол доошоо яах вэ? 2 дахь нь сонгогдно. Ойлгомжтой юу? Хэрвээ функцийг гадна талаас нь ямар нэгэн тоогоор үржиж явах юм бол O(y) тэнхлэгийн дагуу дээш нь доош нь юу вэ? 2 дахин сонгоно тийм үү? 3-аар үржиж явах юм бол 3 дахин сонгоно. Хувааж явах юм бол яах вэ? Агшаа. Ойлгомжтой тий? 2-ны 1-ээр өвчсөн байх юм бол 2 дахин агшаагаад ингээл гардаг гэсэн үг тийм үү? Энэний голоор нь ингээл явчихна гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. Амархан боостой. За одоо тэгвэл би нэг ийм зүйлийн тухай яриа. Y тэнцүү хасах 2-ны 1 fx. Энэ функцийн графикийг зурж яах вэ? Нэгдүгээр хас тэмдэгтэй байна. Хоёрдугаарт юу вэ? 2-ны 1-тэй. Хэрвээ хас тэмдэг байхгүй байсан бол юу гэсэн үг вэ? Ийм юм болох гэдэг байхгүй ингээд тийм үү? Ингээд энэ цэгүүд л өөрчлөгдөхгүй хэвээрээ шүү дээ. Тэгээд ингээд дундлуур нь яваад яг ингээд 2 дахин дээр доороос 2 дахин агшаа цэвшиг болж байгаа шүү дээ. Хас тэмдэгтэйгээр үржүүлчих юм бол яах вэ? Зүйтэй. Сэтгэлгийн дагуу ташхимтэй байна. Дээдлэл байгууд нь доотлоо гарч ийн, доотлол байгууд нь яах вэ? Дээдлэлтэй гарч ийн. Жишээлх юм бол нэг иймэрхүү юм болно гэсэн үг нь шүү дээ. Энэ арай хэтэрчлээ. 2 дахь хувач учраас энээс 2 дахин богинох болох ёстой шүү дээ юм уу?
Иймэрхүү болно гэсэн үг. Ойлгомжтой. Тэгэхээр функцийн графикийг зүгээр хассан дээр үзүүлчих юм бол яг уу? Зүгээр хассан дээр үзүүлчих юм бол хасах f(x)-ийн график хичээл. Зүгээр л дээд талын доотлогын дээд талын гарчна л гэсэн үг юм шүү дээ. За. За энэ бол функцийн гадна талаас нь тоогоор үүсгэх үйлдэл байгаа байхгүй юу? Функцийг гадна талаас нь тоогоор үүсгэх үйлдэл. За тэгвэл энэ дахиад нэг график зуръя заяа. За ийм график байсан гэж бодъё. Тэгвэл энэ график юу болох вэ? За энэ бол дотор талд нь хийж байгаа үйл гэдгийг анзаарч байгаа тийм. Дотор талд нь хийж байгаа үйл. Давхар функц явж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ дотор талд нь үйл хийж байгаа үйл O(x) тэмдгийн дагуу хийж байгаа тийм үү? А гадна талд нь хийж байгаа үйл O2-гийн дагуу. Энэ бас гадна талд нь хийж байгаа дандаа O2-гийн дагуу босоогоор орно. Сонгож босоогоор нагшааж байна тийм. За энэ болохоор дотор талд нь хийж байгаа үйл O(x) тэмдгийн дагуу. Энэ чиндээ дотор талд нь хийж байгаа үйл учраас O(x) тэмдгийн дагуу хийгдэнэ. Ойлгомжтой. За утгаар нь сунгана гэж байна тийм. За тэгээ буруу байна заа. За гадна талд нь хийж байгаа үйл шууд утгаарыг нэмж явах юм бол дээшээ, хасж явах юм бол доошоо. Үржиж явах юм бол сунгана, гуаж явах юм бол юу вэ? Агшаа. А тэгвэл дотор талд нь хийж байгаа бол нэмэгтэй яаж яасан бэ? Хасах тал руу. Хасахтаа яаж яасан бэ? Нэмэх тал руу. Эсрэгээр нэг хийжсэн тийм. Одоо тэгвэл энэ дээр яах гэдэг нь үгээр үржиж явах юм бол яах вэ? Хоёр талаас нь агшаа. Хувааж явах юм бол яах вэ? Сунгана. Зөвхөн яг зөв. Тэгэхээр одоо жишээлх юм бол энэ цэг үл ерөөсөө огт өөрчлөгдөхгүй. За энэ цэг үл ерөөсөө өөрчлөгдөхгүй. За энэ дээр жишээлх юм бол 2 дээр ийм утга авч ирсэн бол яах вэ? Яг 1 дээр ийм утга авна гэсэн үг байна шүү тийм үү? Яг 2 гэсэн цэг дээр энэ утгыг авч ирсэн бол яг 1 гэсэн цэг дээр энэ утга авна. Энэ одоо жишээлх юм бол 5 дээр энэ утга авч ирсэн бол яг 2.5 дээр энэ утга авна гэсэн тийм үү? 2 дахь агшаа. За бид төсөөлөж зурх юм бол нэг иймэрхүү юм болно гэсэн. Иймэрхүү агшсан. Нэг компьютер дээр харуулах юм бол бүр гоё харагдана л та. Иймэрхүү ч юм. За аймтай хичээл дээр нь байж байгаа тийм. Яг ингээд үржүүлэх юм бол яг ингээд компьютер графикыг харуулсан байгаа бүгд энэ. Тэгээ сайн ойлгоогүй л тийм. Яах ёстой гинэ? O(x)-ийн дагуу хийж байгаа үйлдэл дандаа яах вэ? Эсрэгээрээ хийгднэ л гэдэг байхгүй эсрэгээрээ хийгднэ. Одоо жишээлх юм бол 2-1 туваачих юм бол яах вэ? 2 дахин 2 яах гэсэн үг? Сунгана гэсэн үг. За одоо би энэ хасах юмны тухай ярих гэдэг юм. Дотор талд нь хасах x гэж явах юм бол яах вэ? Тэгвэл O(y) тэнглэгийн дагуу гişгэнтэй хуургана. Одоо энэ талдаа ингэж зургдсан байгаа бол нөгөө талдаа яг ингэж зургдана гэсэн үг тийм үү? Энэ талынх нь нөгөө талдаа гарч ирнэ. Одоо жишээлх юм бол зурх юм бол одоо ямар шуг юм болох юм? Ийм. Энэ тал нь нөгөө талдаа гарч ирэнгүүтээ нэг иймэрхүү ч юм уу тийм үү? Ойлгож байна уу? O(x) тэнглэгийн дагуу O(y) тэнглэгийн дагуу хувьд гişмтэй эргүүлчихнэ гэсэн үг. Ойлгомжтой тийм? За ийм л. Амархан боостой. За хассан дээр гадна талаас нь хассан дээр үржүүлэх юм бол дээш нь доош нь. Тэгээ доотлол доогуудын дээш доогуудын доотлол. Дотор талд нь үржүүлэх юм бол хасах талынхын нэг талд нь нэмэх талынхын нэг талд нь гаргаад авчихна гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой. За одоо тэгвэл нэг ийм нэг тайлбарлая. Ir тэнцүү f(x)-ийн за тэгэхээр энийхээ графикыг зорч. Энэний график заа нэг иймэрхүү юм байсан гэж бодъё. За иймэрхүү. Тэгвэл энэний графикыг яаж зурх вэ? Бүр гадна талаас нь модуль авчлаа гэсэн үг тийм. Энэний графикыг яаж зурх вэ? Модуль гэдэг чинь гэсэн үг л нэмэх байх юм бол яг хэвээрээ гэсэн үг тийм үү? Хэвээр утга нь ерөөсөө өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл энд нэмэх байсан бол энэ яг хэвээр ингээ гарч ирнэ. Энэ дээр жоон далид зурчлаа шүү. За ингээ гардаг. Харин хасах байгаа хэсэг нь дээшээ гардаг тийм. За энэ нэмэх байсан чинь энэ бол бас дахиад адилхан ингээ нэмэхээр байж шүү. Ийм байж. Тэгэнгүүт энэ дураасны доотлол орсон байгаа хэсгүүд нь яах вэ? Ингээл ийм график болно гэсэн үг нь шүү тийм үү? Ойлгомжтой байна тийм. Амархан. Эйгүү амархан.
Тэгэд хэрвээ ийм функц байх юм бол зураас нь доод юу ч зурхдахгүй гэсэн үг байна шүү дээ тийм үү? Манай цэгээс дэше зурдаг гэсэн. За энэ бол функцийн гадна талаар модод авсан буюу одоо жишээлбэл ийм функц байлаа гэж бодоход шууд гадна талд нэг модод тавьсан байгаа гэсэн үг тийм. За тэгвэл заяа би ингээ энэ дахиад нэг функц зурлаа шүү заяа. За нэг ийм функц байсан гэж бод. Энэ болохоор ийм функц. Тэгвэл энэ функцийн график яаж зурах вэ? Энэ функцийн график. Энийг дэш нь болгочих юм уу? Тийм үү. Тэр одоо зүүн талд орын маань байж энэ функцийн график би өөрчилчих байж ингээ. Тэгэхээр өөрчлөж байгаа. Энэ функц гэж байна. Тэгвэл яах вэ? Доотлолт байгуудын дээш нь гарах уу? Гарахгүй тэрээс хамаагүй тийм. За зүтээ ингээ. Энэ функц болохоор ингэж байгаа байхгүй юу? Энэ функц л шүү дээ. Жишээлх юм бол нэг дээр ийм утга авна, хоёр дээр ийм утга авна, гурав дээр ийм утга авна гэхэл ингээд утгууд авч байгаа шүү тийм үү? За бүгдээр ингэ зөө. Нэг дээр жишээлх юм бол ингэж яваад ийм утга авсан. Энэ функц шүү тийм үү? Тэгвэл энэ функц яах вэ? Хасхны дээр ямар утга авах вэ? F хасхныг гэж тавьчих юм бол яг энтэй адилхан утга авах байхгүй юу? Тэгэхээр энэ талд нь хасхныг дээр яг энэ шиг утга авах гэсэн үг тийм үү? Тэгвэл хоёр дээр ийм утга авч яасан бол хасх хоёр дээр яах вэ? Яг тэрнтэй адилхан утга авах. Ойлгож байна уу? Яг зүйтэй. Тэгэхээр зүүн тал дээр байгаа утгуудыг хизээч авч чадахгүй гэсэн үг байхгүй юу? За хизээч авч чадахгүй гэж хэлэх нь таашаа. Ямар ч энэ бол ингэ байхгүй болчих. Энэ функцийн хувьд энэ талаас нь юу ч хамаарахгүй гэсэн үг. Хамаарахгүй. Тэгээд юу гэсэн үг вэ? Яг энэ талд нь байгаа зурцсан график нь нөгөө талдаа яах вэ? Яг адилхан ингэж зургатна л гэсэн үг. Ойлгомжтой юу? Эдлийг бүр алга болгоод, бүр арилгаж хаяад. Тэгснээр эдлийг нөгөө талд нь яах вэ? Давхар зурч байгаа гэсэн үг. Ойлгомжтой юу? За ерөөдөө график уул дээр энэ гэдгийг мэддэг багт хангалттай зөө. За тэгээд эхлээд би айгүй амархан бодлууд дээр жоох ярилцаатай. Амархан бодлууд. За жишээлх юм бол ийм бодлого гэсэн шүү дээ. Энэ функцийн график зурж чадах уу? Энэ бол хамгийн амархан функцийн график тийм. Хамгийн амархан функц. Шолоон байдаг. Шолоон байхдаа бүр юу вэ? Яг энийг дайрдаг тийм үү? Сая налт нь нэг гэхээр яг ингээ голоор нь явдаг. Ийм график байна. За тэгвэл энийг байгуулж чадах уу? Яаж болох вэ? Энд ч одоо функцийн гадна талд нь үржүүлээд байгаа юм уу, дотоод талд нь үржүүлээд байгаа юм уу? Ер нь fx гэсэн энэ функцээ шууд үржүүлээд хэвчтэй ш тийм үү? Ер нь гадна талд тэгээ зарим тохиолдолд гадна талд нь үржүүлж байгаа, дотоод талд нь үржүүлж байгаа адилхан ойлгогдно. Яг энэ дээр хоёулын дээр яг адилхан ойлгогдно. Энэ бол ганцхан fx гэсэн функцээ ш тийм үү? За энийг хоёроор үржүүлчих юм бол гадна талаас нь үржиж байгаа гэж ойлгох юм бол бид нар яах ёстой вэ? Дээш нь доош нь хоёр дахин юу вэ? Сунгана. Энд жишээлх юм бол нэг дээр нэг суудаа авдаг байсан бол нэг дээр хэд суудаа авах вэ? Хоёр. Хоёр дээр дөрөв сууд, хоёр дээр хоёр суудаа авдаг байсан бол хоёр дээр явах вэ? Дөрөв суудаа. Хасхныг дээр хасхныг авдаг байсан бол хас хоёрыг авах хвчлэн тийм үү? Ийм болно тийм үү? За гадна талаас нь үржсэн гэж ойлгох юм бол ингэж ойлгох юм байна. Дээш нь доош сунгасан гэж ойлгох. Дотор талд нь үржсэн гэх юм бол яах ёстой вэ? Хоёр талаас нь яах вэ? Агшаана. Энэ бол жишээлбэл агшдсан, хоёр талаас нь агшаадсан дээш нь доош сунгацаар нь яг адилхан харагдаад шүү тийм үү? Угаасаа амтхан хөнгөж байсан тийм. Залгуур ч ойлгож болох нэ. За тэгвэл бид нар энэний графикийг мэддэг байх юм бол энэний графикийг шууд төсөөлж чадах юм шүү дээ. Дээш нь доош сунгацсан юм байгаа юм байна гэж тусаар төсөөлж өгнө шүү тийм үү? Зураг их юм бол зурчжуулна. За тэгвэл ингэчүүл яах вэ? Яг энэний графикийг ашиглаад яг тэнцүү 2x-ээс хасах нэгийн графикийг зурж ивэл яах вэ? Бид нар энэний графикийг мэдээд байгаа байхгүй юу? Улаан байгаа тийм. Улаан график. За энэ дээр дотор талд нь хийж байгаа үлээ гадна талд нь хийж байгаа үлээ. Тэгэхээр
Баруун тишээ хийгдэх нь бол дотор талд нь хийж байгаа үл гэх хоёр нэ. Дотор талд нь хийж байгаа үл гэх юм бол хэрэг энэ функцийн хооронд юу вэ? X-ээс хасах нь нэгийг орлуулад тэгээд 2-ыг үржих нь X-ээс хасах нь 1 гэж бичсэн бол дотор талд нь хийж байгаа үл болох ёстой байсан. Тэгсэн зүгээр л функцээс нь нэгийг хассан байна тийм үү? Тэгэхээр яа гэсэн үг вэ? Бүх цэгүүд нь доошоо нэгээр зөөгдөөд энд тэг байсан бол хасах нэг дээр очино тийм үү? Энд 2 байсан бол нэг дээр очино. Энд 4 байсан бол хэд дээр чув? 3 дээр очино гэвчлээ энэ график чинь яг ингээд бүх цэгүүд нэгээр доошлоод ийм болчихно л гэсэн үг шүү тийм үү? Бүх цэгүүд нь доошоо нэг нэгээр зөөгдөөл хэвчнэ гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой тий? Тэгэхээр одоо жишээлбэл бид шууд ингэх байхгүй юу? Y тэнцүү 2x дээр нэмэх нь 1-ийн график зургаж байгаа юм бол та нар яах вэ гэхээр дотороо эхлээд яах вэ? X-ийн график ямар байгаа вэ? Ийм байгаа тий? Тэгэнгүүтээ 2-оор үржүүлчихэнгүүт яах вэ? 2 дахин сонгогдчихно. А 1-ийг нэмчих юм бол яах вэ? Дэшээ нэгээр зөгчнө гэж шууд төсөөлчихнө гэсэн үг байна шүү дээ. Маш амархан байгаа байхгүй юу? За жишээлх юм бол Y тэнцүү sinus x гэсэн функцийн график гэдэг юм ямар шууган байдаг вэ гэхээр би зүгээр юу хийж байгаа шүү заяа. Зүгээр хальт тайлбарлах гэж байна. Тэг дээр тэг байдаг тийм үү? P дээр тэг байдаг тий? 2-ны P дээр 1 байдаг. Тэр нэг иймэрхүү юм байж байгаа байхгүй юу? Ойлгомжтой. Тэгвэл би танаас асууя л да. Энэ функцийн график гэжсэн чинь энэний график зур мургацсан байж бол. Тэгвэл та нар яаж ойлгох вэ? Эхлээд яах вэ? Эхлээд sinus x гэсэн функцээ гадна талаас нь яах вэ? 2-оор үржүүлчих гэж байна тийм үү? 2-оор үржүүлчихээр яах вэ? Яадаг лээ? Дээшээ доошоо 2 дахин сонгогдно. Тэгэхээр энэ цэгүүд бол огт юу вэ? Өөрчлөгдөхгүй. Энэ гадна тал нь хийж байгаа учраас дээш нь доошоо сонгох юм байна тийм? Юу болох вэ? Ингээ нэг байсан бол 2 дээр чинь тийм? Хасах нэг байсан бол яах вэ? Хасах 2 дээр чинь ийм болно. Ойлгомжтой юу? А тэгвэл энэ ямар үл хэрэгцсэн байна хамгийн сүүлийнх нь? Дотор талд нь 2-ны пиг нэмсэн байна тийм үү? Тэгэхээр яадаг гэлээ? Зүйтэй зүүн тийшээ ийшээ яах вэ? 2-ны пигээр зүүн. За жишээлбэл яг энд гол 2-ны пи байж байгаа байхгүй юу? Хасах 2-ны пи байгаа байхгүй юу тийм үү? Энд 2-ны пи байгаа. Пи дээрээс юм чин дээр ирнэ. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү юм болох нь шүү дээ. Ойлгож байна уу? Амархан байгаа сте. Жишээлбэл энэ функц графикийн урвалт мэдгүй хүмүүс бол энэ дээр чинь бүр гачих юм болно шүү дээ. Графикийн урвалт мэдж байгаа шууд ингээд нүдэндээ харчихж байгаа байхгүй. Ийм байх юм байна. Ойлгомжтой тий? За. Одоо жишээлх юм бол квадрат функцийн график жишээлх зарим хүмүүсдгээр бөө юм болж зурдаг. Би зүгээр энэ дээр хальт зуръя заяа. Y тэнцүү x квадрат дээр нэмэх нь 2x хасах нь 3 гэсэн функцийн графикийг зур гэж. Тэгэхээр бүтэн квадрат ялгаж чаддаг бол энийг чаддаг болж байгаа чадах ёстой шүү дээ. Нэмэх нь 1 хасах нь 4 өччих уу? Тэгэхээр хасах 3 гэдэг юм ийм ингээд бичлээ шүү дээ. Ингээд бичлээ. Ингэдэг нь яаж байгаа юм бэ гэхээр уртлын хэсэг нь юу болж байна вэ? X дээр нэмэх нь 1-ийн квадрат хасах нь 4 боллоо. За тэгээд наашаа харж байна. Бид нар энэний графикийг мэддэг үү? Мэдэн дээ? Дүдэн ч харагдаж байна уу? Харагдаж байгаа. Тэгвэл бид нар энэний графикийг зурж чадах уу? Энэ гадна талд нь нэмээд нь дотор талд нь нэмээд нь дотор талд нь нэмж дээ. За яг хөө зуръя заяа. Энэний график бол ийм парабол байгаа. Нэг ийм хүн байгаа шүү тийм үү? Энэний график ямар юм байх вэ? Дээшээ нэгээр үү те? Дээшээ нэгээр үү? Дотор талд нь хийж байгаа бол дандаа яах вэ? X хэлгийн дагуу хийгдэнэ. Гэхдээ ямар яаж хийх вэ? Эсрэгээрээ гэдэг нь нэгийг нэмсэн байгаа бол ийшээ яах вэ? Ийм болно гэсэн. Ойлгомжтой. За тэгвэл энэний график бид нар зурчлаа улаанаар тий. Тэгвэл энэний график юу болох вэ? Уртлын хэсэг нь бол улаан график байгаа шүү тийм үү? Улаан график харагдаж байна нүд чинь. За самбар дээр ч байгаа тий. Одоо энэ графикийг яах вэ? Дотор талд нь нэмээд нь гадна талд нь нэмээд нь. Гадна талд нь 4 хасаад байна тийм үү? Тэгэхээр энэсээ 4 хасчихлаар яах вэ? Энэ график чинь доошогоо 4 нэгжээр зөөгдөөд иймэрхүү болно гэсэн үг нь шүү тийм үү? Ойлгож байна уу? За тэгвэл одоо зөвхөн ийм жишээ авч үзье. Y тэнцүү хасах x-ийн квадрат нэмэх нь 2x
хасах нэг энэ функцийн графикийг зурж үзье заяа. Толгой дотор зурж үзье заяа. Огт энэ дээр самбар дээр зурхгүй. За наашаа анхаарч байна. Эндээс хасах тэмдэг хаалтнаас гаргачих юм бол x квадрат хасах нь 2x нэмэх нь 1 болно зөв үү? Эндээ жоохон амархан жишээ авчлаа. За энийг 4 болгочих заяа. Энийг 4 болгочих юм бол энэ дээр юу болох вэ? Нэмэх нь 4 болно тий? Тэгэнгүүтээ энийг би ингэж чи хасах тэмдэгтээ x квадрат хасах нь 2x нэмэх нь 1 нэмэх нь 3 гэвчих болох уу? Энэ дөрвийн тоог нь би ингэж нэг гэвчлээ шүү дээ. Ингэж шүтгэн яаж байгааг гэхээр мэдээж бүтэн квадрат ялгаж байгаа тийм үү? Бүтэн квадрат ялгахаар юу болох вэ гэхээр за хасах гингүүтээ x-ээс хасах нь 1-ийн юу вэ? Квадрат. За хасгаалтаа задлцсан гэж бодох юм энэ хасах нь 3 бол. Ойлгомжтой. Нөө эн чинь явсараад ийм болчихсон шүү заяа. За одоо бүгдээрээ юу вэ? Зөв би энэ дээр за эндээс үргэлжлүүлчих. Энэний графикийг мэдж байгаа юу? Нүдэн ч харагдаж байна уу? Харагдаж байгаа тий? Тэгвэл энэний график харагдаж байна уу? Харагдаж байна. Тэрний график харагдаж байна уу? Яаж зогдох юм? Баруун гартал руугаа нэг дээр зогдсон ба тий? За одоо энэний графикийг зурх гэдэг шүү дээ. Одоо яах хэрэгтэй вэ? Зөв уртал нас тэмдэг тавих хэрэгтэй байна тийм үү? Энэний график харагдаж байгаа шүү нүдэнд чинь тий? Өөрөөр хэлэх юм бол ийм шигээ яасан бэ? Нэг дээр зогдсон ба тийм үү? Ингэчингүүт яах вэ? Доошоо харчин тийм үү? Доошоо харчин. Доотлолт нь байхгүй юм чинь зүгээр доошоо харчин ш. Дээдлэлт байгууд нь доошоо харчин. Тэгвэл энэний график харагдаж байна уу? Харагдаж байна уу? Тэгээд доошоо 3-аар зогч тий. Тэгээд ер нь бол ийшээ нэгээр зогцсноо доошоо хасах 3-аар зогдоод хасах 3 энд юу вэ? Нэмэх 1. Энэ дээр оройтой ингэ доош харсан юм харагдах юм ш тийм үү? Ойлгож байна уу? Жишээлбэл энэний графикийг одоо жишээ оройн цэг нь олоод x1 x2 нь олоод бас айгу төгтөөдөг ш тийм. Шууд ингэ л гадагч чинь. За зөвхөн график байгуулахч биш юу? Зөндөөл юм шиг. За энэ чинь аль нэг график гарч ирсэн блэ? Энэ цэгэр чинь энэний график юм байна тий. Тэр цэгэр чинь явсараад энэний график гарсан юм байна шүү дээ. За энэ дээр нэг юм тайлбарлчих. Хэрвээ энэ функцийн гадна талд нь ингээ модуль хийсэн үл яах вэ? Гадна талд нь модуль хийжвэл яана гэлээ? За энийг чааш ингээ өргөжлүүл дээшээ явж байгаа ш тийм үү ингээ төслөөр үргэлжлэж байгаа тий. Хэрвээ эндээс модуль авчих юм бол яах ёстой вэ? Доотлолт байгаа юмыг алга болгонгуудаа ингэчих юм байна тийм үү? Ийм график тарж ирсэн үү? Параболын доотлын дээш нэргүүлсэн л байгаа гэсэн үг тийм үү? Амхан байгаа үстэй. За энэ дээр дахиад нэг жишээ хэдэн жишээ авах. Одоо жоо амхан жишээ авах. Энэ жишээ 2 байгаа шүү дээ. Тэний хасах нь 3 болгоч. За энийг график нүдэндээ харж чадах уу? За эхлээд ингэ зөө. Эхлээд бид нэр y тэнцүү x-ийн графикд нүдэндээ харъя. Чадах уу? Чадна тий? Харагдаж байгаа шүү тийм үү? Тэгвэл энэний график харагдах уу? Биш ээ. Энэний график харагдаж байна уу? Яах вэ? Нөгөө нэг ийм шулуун байгаа шүү дээ x-ийн график чинь тийм үү? Энийг доош нь яах вэ? Нэгээр зөвчнө. Тэгэхээр энэ тэг байсан бол энэ дээр хасах нэг болно, энд нэг байсан бол энэ дээр тэг болно. Тийм энээр дээрсэн нэг иймэрхүү гардаг шүү дээ. Иймэрхүү гардаг. За энэ дээр жишээ галээ зурчлаа шүү. Энийг график харагдаж байгаа юм тий? Тэгвэл энэний график харагдах уу? Харагдаж байна уу? Харагдаж байгаа үстэй. Тэгвэл энэний график харагдах уу? Нафра урж байгаа юу, гаднаа урж байгаа юу? Гаднаа урж байгаа л дээ. Тэгэхээр яаж сонох вэ? Дээш нь доош сонгоно тийм үү? Тэгвэл дараад нь энэнийг харагдах уу? Харагдаж байна уу? За одоо бүгд зурж үзье л да. За жижигнэр зуръя. Ер нь танаа залхуулахгүй ингээд эхний график ингэж гарна. Мөн үү? Нэрлээд дээшгээ яах вэ? Дээшээ гişмтэй зургана.
За ингэж байсан шүү дээ тийм үү? Ингэж яваад нэгийг дарингууд ингэсэн байсан бол доотлолт байгаа хэсэг нь яах вэ? Ийм болчихно. Ойлгомжтой. За энэний график шууд энэ дээр нулаанаар зурч. Уг нь та нар ингэ нэг нэгээр зурх хэрэгтэй зөө ойлгохын тулд. Энэний график яа нэг нэ? Дээш нь доош нь 2 дахин сунгана тийм үү? Дээш доош 2 дахин сунгана. Энэ тийг бол өөрчлөгдөхгүй тий. Энэ дээр жишээлх юм бол 2 дээр 1 суудаа авч ирсэн бол 2 дээр 2 суудаа авна. Энэ дээр нэг тэг биш 1 суудаа авч ирсэн бол 2 суудаа авна. Хвчлэнгээр ерөнхийдөө бол нэг ийм их юм болно гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой тий. За энэ доотлолт нь юм байхгүй юм чи доош нь сунгагдахгүй шүү дээ. Тэгэхээр доотлолт нь юм байсан бол доош нь сунгагдана. За тэгвэл энэний график нь юу болох юм? Цэхрээ зурчих тий. Доошогоо юу вэ? 3 гэж зөвднө. Ийм хөл юм болно гэсэн үг тийм үү? За тэгвэл одоо би ингэ зөө. Энэний гадна талд нь модуль аваачих юм яах вэ? Гадна талд нь модуль авахаар энэ доотлолт байгаа хэсэг ажиллана тийм үү? Энэ байхгүй болно. Тэгэхээр доотлолт байгаа хэсэг байхгүй болоод дээлтэй нөхөдөө зурчин тийм үү? Ийм болно гэсэн. Энийг ажиллуулаа шүү. Ойлгомжтой. Одоо энэ цэнхэр байгаа шүү дээ. Цэнхэр график өөр маркер байхгүй л ягаан байгаа юм байна. Тэгвэл ингүүл яах вэ? Одоо бид нар юуныхаа графикыг мэдээдсэн байхгүй юу? Ягаанаа зурхаас өмнөх график бол ийм гарч ирсэн байсан тий. Зүйтэй. Дотор талд нь модуль авах юм бол яана гэлээ. Зүүн талд байгаа хэсгийг арилгах гэсэн тийм үү? Энийг арилгачих. Энийг арилгах гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ энэ талд байгаагаа энэ талд нь яах вэ? Яг адилхан зурна тийм үү? Ийм болох нь шүү дээ. Зүүн гол. Ойлгож байна уу? Энийг ойлгох юм бол тэр яши мянган боловч чинь баг 20 гэдэг ийм график уралтай бодлоод байлаа. Маш амархан бодно л гэсэн үг байхгүй юу? Одоо бид нарт нэг ийм асуудал тулган заяа. Одоо би нэг ийм бодлого өчил та тэгвэл та нар энийг ямар уралт хийх вэ гэж асууя. Нэг тэнцүү нэгийг хуваах нэгсийн графикыг зурч чадах уу? Энийг график ямар байдаг лээ? Энийг график яадаг вэ гэхээр тэг дээрээс өгөхгүй тийм үү? Энд ч хөрөхгүй, энд ч хөрөхгүй. Тэгсэн нэг дээр нэг суудаа авдаг. Ер нь бол нэг ийм хөө юм баг. Ингээд ойртолгоо. Нөгөө талаас нь бас яах вэ? Ийм баг. Тэ? За одоо тэгвэл заяа. Ингэчил та. Энэний график зурж яг. За тэгэхээр ямар хургалт хийж энэ дээр очих вэ? За тэгэхээр ямар хургалт хийх вэ? За тэгэхээр 2-оор үржүүлэх гэж байна. 2-оор үржүүлэх юм бол ийм болно. Яах вэ? Чи салахгүй шүү дээ, яа салах гэдэг. 2-оор үржүүлж болох уу? 2-оор үржүүлэх бодлоо тийм. Яах хэрэгтэй вэ нөө? 2-ны 1-ээр үржүүлэх хэрэгтэй нөө. Зүйтэй 2-ны 1-ээр үржүүл. Энэ одоо функцийг гадна талаас нь 2-ны 1-ээр үржиж байгаа асуудал юм уу? Дотор талд нь 2-оор үржиж байгаа асуудал юм уу? Зүйтэй. Гэсэн үг тийм. Тэр функцийг 2-ны 1-ээр үржүүлээ гэсэн үг шүү тийм үү? Тэр функцийг шууд гадна талаас нь 2-ны 1-ээр үржүүлээ гэсэн үг. Гадна талаас нь 2-ны 1-ээр үржихээр яадаг вүлээ? Юу гэдэг нь дээд ороос нь яах вэ? Сунг агшаадаг. Агшаадаг тий? Дээд ороос нь агшаадаг. За зүйтэй. Гэхдээ бид дахиад ингэж ойлгосон ч болно. Дотор талд нь 2-оор үржүүлээ гэж ойлгосон ч болно. Ялгаагүй байхгүй юу? Дотор талд нь 2-оор үржих юм бол яах вэ? Агшаа. Зүү. Байж та юу лээ? Байж та тэгэхээр чи юу болох лээ? За энэ бол гадна талаас нь 2-ны 1-ээр үржчихээр энд байсан цэг жишээл энд ирнэ тийм үү? Энд байсан цэг энд ирнэ хвчлээ ингээ 2 дахин агшаад ийм их юм болно. Тэгтээ адилхан л да. Ингэчих юм бол энд байсан цэг яах вэ? Иш очно л гэсэн үг шүү тийм үү? Зүг билүү? Дотор талд нь үржихээр яах ёстой вэ? Хоёр талаас нь юу вэ? Агшаа. За байж та.
Адилхан зурагддаг юм байна тий. Адилхан зурагдах юм байна. За яг энэ болгон дээр жишээлх юм бол дээд доос нагшаасан ч болж байгаа эсвэл юу вэ? Хоёр талаас нагшаасан ч болж байгаа юм байна тийм үү? За тэгвэл заяа. За дээд доос нагшаад ийм үйл гарчлаа. Ийм функцийн график гаргаад ирлээ. Одоо ямар үйл хийх вэ? Одоо бид шууд энэний график зурх гэдэг шиг байна тийм үү? Нэг зурх гэдэг юм шиг байна тийм үү? Энэ ямар үйл хийлээ? Гадна талаас нэг ихсэж байгаа юу? Дотор талаас нь. За наашаа анхаарч. Энэ функцийг би төр зур gx гэж тэмдэглэж зөө. Gx. Тэнцүү нэгийг хуваах нь 2x. За энэний график бид зурч чадж байгаа ш тийм үү? Зурч чадж байгаа. Хэрвээ гадна талд нь нэгийг хаснаа гэх юм бол ийм болно. Гадна талд нь нэгийг хаснаа гэх юм бол нэгийг хуваах нь 2x-ээс хасах нь 1 болно. Энэ энэтэй тэнцэх үү? Тэнцэхгүй. Тэгэхээр гадна талд нь хассан үйл биш байна. Хэрвээ дотор талд нь хаснаа гэх юм бол юу болох вэ гэхээр нэгийг хуваах нь 2-ыг үржих нь x-ээс хасах нь юу вэ? 1 болно. Ойлгомжтой юу? Тэгэнгүүт энэ чинь юу болох вэ гэхээр нэгийг хуваах нь 2x-ээс хасах нь юу вэ? 2 болно. Энэтэй тэнцэх үү? Тэнцэхгүй. Гадна талд чинь нэгийг хасаад энэ гарч ирэхгүй юм байна. Дотор талд чинь нэгийг хасаад энэ гарч ирэхгүй юм байна, тийм үү? Зүйтэй. Одоо ойлгосноо тий? Яаж яана вэ? Дотор талаас нь 2-1-ийг хасчиж энэ чинь гарч ирэх юм байна, тийм үү? Ойлгомжтой юу? G гингүүтээ x-ээс хасах нь 2-1 гэх юм бол нэгийг хуваах нь 2-ыг үржих нь гингүүтээ x-ээс хасах нь юу вэ? 2-1 боллоо. Дотор талд нь хийж байгаа үйл яг x-ийн хооронд олох тавь гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхгүй зүгээр л энэ хавцаанд авчираад ингэж тавьчих юм гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэнгүүт нэгийг хуваах нь 2x-ээс хасах нь юу вэ? 1 бол. Одоо тэгвэл бид нэр график зурж чадах юм байна тий. Бид энэ функцийн график харж байгаа юу? Энэ функцийн график харж байгаа тий зурцсан байгаа. Энэ функцийн график харж байна уу? Яаж байгаа вэ? Дээд доороос нь 2 дахин агшаадсан байгаа гэсэн үг тийм үү? Тэгвэл энэний график харж байна уу? Яа гэсэн үг вэ? Ийшээгээ хасж байгаа учраас яах вэ? Баруун тал руу тий хасаад байгаа шүү дээ. Ийшээгээ яах вэ? 2-1 нэгжээр зөөгдөнө. 2-1 нэгжээр зөөгдөнө. Өөрөөр хэлбэл яа гэсэн үг? Энд нэг дээр ийм утга авдаг гэсэн тий? Тэгвэл яах вэ? 2-1 нэг дээр ийм утга авна. Энэ жишээлбэл нэг дээр ийм утга авдаг байсан бол юу вэ? Хас 2-1 нэг дээр ийм утга авна. Тэг рүү ерөөсөө ойртдгүй байсан бол яах вэ? 2-1 рүү ойртохгүй болчихно гэсэн үг байна шүү тийм үү? Ойлгомжтой тий? Ойлгомжтой. За энэ бодлогын ярьсан дээр нэг юм тайлбарч. Хизээч хүрхгүй байгаа нэг шулуун шүү дээ тий? Хүрдгүү тэгсэг ойртоод тий? Тийм шулууныг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр асимптот гэж нэрлэн заяа. Асимптот. Энэ бол хэвтэй асимптот. Одоо жишээлх юм бол түрүүний график нь болохоор босоо асимптот байсан шүү тийм үү? Тэр босоо асимптот нийшээ нэгээр зөгдөд энэ болохоор юу вэ? Босоо асимптот. Уг нь бол нэг хязгаар үздэг бод асимптот заадаг гэсэн. Одоо тэгээ хязгаараа хасч хийсэн хэрнээ асимптот гэсэн бодлого орж ирдэг байхгүй. За ямар ч ийм нэг бид юу гэж нэрлэдэг байх нь вэ? Асимптот гэж нэрлэх нь. Ойлгомжтой. За тэгээд юу яа? Зургтын дээр хэдэн бодлого хараад тий заяа. Би ганц хоёр бодлого тайлбарж өгөнгүүтээ шууд бодлого руу орч. Та нар өөрсдөө ч бодлооч. Өнөөдөр 9 хүртэл суунаа. Яасан бэ? Юу вэ? Аль сууж байвал танаас хэрэгтэй сте. Доонаас ч зүгээр явж байна уу? Тасарсан. Яаж тасарч байна? Бодож тасарсан хараад. Тасар гэхлээр яаж тасарч байна? Харуулж юм уу? Орчуулаад дуус. 30 минут дээр нэг тасар дахиад хэлчихдэг байна. Зүг. За функцийн графикийг хөргөх гэдэг бол маш чухал хэвчээ шүү дээ. Маш чухал. Ойлгочих юм бол тэгээд бас нийцэдтэй болж байгаа юм шиг юм болно шүү дээ.
За жишээлх юм бол ингэж байна. Нэгдүгээрт нь те. За нэгдүгээр бодлого зүгээр энэ жижигхэн зан дээр бодъё л доо. Y тэнцүү x дээр нэмэх нь a-гийн мод бол тэ энэ функцийн график x тэнцүү хасгныг шалгуулт юу вэ? Тэгшхэмтэй гэж байгаа байхгүй юу? Одоо зүгээр бүгд энийг л ботчихлоо. Энийхээ график болчих. Энэний графикнууд нь чарж байна уу? Тэгвэл энэний графикнууд нь чарж байна уу? Харж байгаа мó? Яа гэсэн үг вэ? А-г нэмсэн байгаа гэсэн үг тийм үү? Дээшгээ яа гэсэн үг вэ? А-гаар зөгцсөн байгаа гэсэн үг шүү дээ тийм үү? Дотроо ингээд төсөөлөх юм бол яах вэ гэхээр нэмэх өнөө хасах нь ер нь хамаагүй л. Энэний график л юм байна. А-г нэмчих юм бол функцийн график дээшгээ яах вэ? А нэгжээр зөөгдөн. Мөн үү? Энд А нэгжээр зөөгдөн энд нь юу болох вэ? Хасгаа болно гэсэн үг шүү дээ. Тэнгүүд энэний гадна талаас нь модуль авчихгууд яах вэ? Доороо гэсэн алга болоод ийм бол. Ийм бол. Ойлгомжтой тий? Ийм бол. Энэний график хасгаатай дайсан нэг иймэрхүү байгаа л гэсэн үг байна шүү дээ. Тэгсэн чинь юу вэ? Яг эн чинь бол яг тэгшгмийнхэн тэглэг болж байгаа байхгүй тэгшгмийн тэглэг нь. Ойлгомжтой. Тэгэнгүүт энэ тэгшгмийн тэглэг нь энэний яг энтэй давхцна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр А нь юу гэсэн үг вэ? 1 гэсэн үг байна шүү тийм үү? 1. Хасах А нь хаснагтай тэнцвэрлэхээр чи А нь юу гэсэн үг вэ? 1. Тэгэл чэжээр бодно. Ойлгож байна уу? Ер нь бол эн чинь ингээд А-гийн орныг тоо байгаа. Нэмчингүүд ингээд дээшээ зөгч чинь тийм үү? Тэнгүүд нэг ийм гараад ирнэ. Модуль авчингууд яг тэнд тэрэгтэй ингээд хуураад ингээд бие өсөх шиг юм болно тийм үү? Тэнгүүд яг тэрний яг голын цэг нь юу гэсэн үг вэ? Хасныг байгаа гэж танаас өгсөн ба шүү дээ. Ихсэн ч багс. Ингээд мэддэг хүмүүстэй бол 1 секунд дотор уцаж байгаа байхгүй юу? За хоёрдугаар бодлогыг бодъё. За хоёрдугаар харж байгаа үстэй. Би шууд юуч. Энэний график харагдаж байна уу? Нүдэнд чи. Тэгвэл энэний график харагдаж байна уу? Энэний график харагдаж байгаа юу? Харагдаж байна тий. Яасан бэлээ? 21-ээр үтгэл чинь дээд ороос нь яасан? 2 дахь хашаацсан байгаа гэсэн үг нэ шүү дээ. 2 дахь хашаацсан байна. За тэгээд чааш нь унших юм бол OX тэтгэлгийн дагуу P нэгжээр зөөсөн гэж байгаа байхгүй юу? Баруун тийш нь P нэгжээр гэж байна тий. Баруун тийш нь P нэгжээр зөөхөнд бол ямар үйлдэл хийх вэ? Дотор талд нь гадна талд нь? Баруун талд нь дотор талд нь. OX тэтгэлгийн дагуу хийж байгаа заавал дотор талд нь гэдэг байна шүү тийм үү? За дотор талд нь гэдэг чи юу гэсэн үг вэ? X-ийн оронд нь яах вэ? X-ээс нь P-г орлуулна. X-ийг баруун тишээ явахын тулд хасна тийм үү? Тэгвэл орлуулахаар юу болох вэ? 2x X-ээс нь P-гийн юу вэ? Квадрат гэсэн үг. Ойлгомжтой тий? За одоо яасан гэж байна вэ? O2-ыг тэглэгийн дагуу доошоо 2 нэгжээр зөөнө гэж байна. Тэгэхээр яах вэ? Одоо гадна талд нь 2-ыг яах вэ? Хасна гэсэн үг юм байна. Ийм шинэ функц гарч ирлээ гэсэн үг байна шүү дээ. Ийм шинэ функц гарч ирлээ. За энд нь үчиж. Y тэнцүү юу вэ? 2-ны 1-ийг үрчих нь X-ээс хасах нь P-гийн квадрат хасах нь юу вэ? 2 гэсэн ийм функц гарч ирлээ. Энэ парабол дээр яасан гэж байна вэ? Энэ парабол дээр хасахныг 6 гэсэн цэг байгаа гэж байна тийм үү? Өөрөөр хэлбэл X-ийн оронд хасах нэгийг орлуулангууд яах вэ? Y-ийн 6 гарч ирнэ гэсэн үг. За орлуулчих. Y-ийн 6 тэнцүү 2-ны 1-ийг үрчих нь хасах нэгээс хасах нь P-гийн квадрат хасах нь 2 гэсэн үг тийм үү? За энэ чинь тэгээд амархан шүү дээ. 2-ын 9-ний орлоод хасчих юм бол 8. 2-ны 1-ийг үрчих нь хасах нэгээс хасах нь P-гийн юу вэ? Квадрат. 2-ыг 9-ний орлоод үржүүлэх юм бол хасах нэгээс хасах нь P-гийн квадрат тэнцүү юу вэ? 16 гэж байгаа. Чинь эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр хасах нэгээс хасах нь P гэдэг бол нэмэх хасах юу вэ? 4 гэж гарч байна тийм үү? Нэмэхээр нь утчих юм бол юу гэж гарч байна вэ? Хасах 5 зүг үү? Хасгаар нь бодчих юм бол 3 юм уу тий? Ингээл болоо.
параболын оройн цагийн координатыг болоо гэж тий. Оройн цагийн. За ямар ч пиг нь олцсон заяа. 2 арга гарах нь шүү дээ. 2 арга гарах. За параболын оройн цагийн координатыг олохын тулд түрүүний нэг бодлого харъя. Жишээлх юм бол энэ бодлогыг би ингээ бүтэн квадрат ялгсан чи ийм болсон тий. Ийм болсон. Энийг график нь яаж одоо нэг дахиад нэг сэргээ саная да. Энийг график байгуулсан гэхдээ бид яах юм бэ? X квадратын график зурна тийм үү? Тэнгүүтээ нэгийг нэмчингүүт яах вэ? Тийм. Та нарын гараар зүүн гар жишээ нэг жирж өгдөн тий. Тэнгүүтээ дөрвийн хасчингууд яах вэ? Доошоо 4-өөр зов. Тэгэхээр энэний оройн цагийн координат нь юу болох вэ гэхээр ийшээ хасах нэг рүү явцсан байгаа. Хасах нэг доошоо 4 рүү явцсан байгаа. Тэгэхээр ингэ гэсэн. Энэ дээр оройтой гэсэн болох нь шүү тийм үү? Ийм оройт. За нөгөө нэг график хаана ажиллагдсан юм уу те? Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ийм бүтэн квадрат хэлбэртэй байх юм бол оройн цагийн координат нь яах вэ гэхээр араа ер нь бол ойлгомжтой шүү дээ тийм үү? 10 жишээ p нэг жир зөгцсөн гэдэг байна шүү дээ. Тэгснэ доошоо юу вэ? 2 нэг жир зөгцсөн. Тэгэхээр энэ оройн цагийн координат бол p биш ээ. p хасах 2 гэсэн координаттай байх гэсэн үг тийм үү? Тэгээ p-ийн хооронд хасах 5-ыг орлуулад 1 хариу тэгээд юу вэ? 3-ыг орлуулад дахиад 1 хариу гэсэн үг тийм үү? Ойлгож байна уу? За дараагийн бодлогыг бодж үзэх үү? За энийг нэг хальт бодож идэ. Тэгээд та нар өөрсдөө үснэ. За энэ функцийн графикыг хөгжижээ. Зургийг ашиглан А, Б-гийн үржүүрийг бол. За би аль хэсгийг арилгах вэ? Оо, зургийг дарах байсан уу? Дарсан уу та? За би түрүү синусийн графикийн доор зурсан ш тийм үү энэ хараа. За би дахиад зуръя заяа. Энд чинь бол за 0-оос эхлүүлээд 270 гинэ. 270 гэж үгс үү? А биш ээ. Хасах 90-ээс эхлээд 270 гэж байна. Хасах 90 чинь хасах 2-ны p гэсэн үг. 270 гэдэг бол юу гэсэн үг? 2-ны 3p гэсэн үг заяа. Тэснэ бүр дээрээ болохоор бүр 4-ийн тоо явж шүү. За хараарай. Тэгээ яг 90 градус дээр 90 градус гэдэг чинь юу гэсэн үг вэ? 2-ны p те 2-ны p дээр 1 гэсэн утга аваад. Биш ээ. 2-ны p дээр 4 гэсэн утга аваад. Нэг иймэрхүү те. За энд нэг хурж байгаа шүү. Иймэрхүү юм яаж байгаа байхгүй юу? За жинхэнэ sinus x гэдэг функцийн график нь ямар байх вэ гэхээр тэг дээр тэг тийм үү? Энд чинь бүр 4 гэж байна. Энд нь 1 байх хэвээр. 2-ны p дээр 1 гэсэн утга авна. Энд одоо жишээлх юм бол p гэж байгаа. P дээр t гэсэн утга авна. Тэгээ бүр доошоо явна тий. Тэгээ хас 2-ны p дээр 1 гэсэн утга авна гэвчлээ ийм график үүссэн баггүй юу? Энд дээр болохоор хас 1 гэсэн утга авдаг баггүй юу? Энд хасах 1, энд юу вэ? Нэмэх 1. Өөрөөр хэлбэл sinus x гэсэн функцийн график хасах 1-ээс 1-ийн хооронд тий. Энэ хооронд урт хэд вэ? 2 урт. Дээшээ доошоо 2 л урттай байсан байж тийм үү? Энэ функцийн график яасан байна вэ? Дээшээ доошоо юу вэ? 4 болцсон байна тийм үү? Эндээс юу гэсэн үг вэ гэхээр энэ рүү очихын тулд sinus x гэдэг имийг яасан гэсэн үг вэ? 2-оор үржүүлсэн байгаа шүү тийм үү? Дээдл доотлол 2-ыг яасан бэ? Ойлгомжтой шүү тийм үү? За 2-оор үржүүлчихэнгүүт энэ 2 дээр өрөдөрнө, энэ хас 2 дээр өрөдөрнө, энэ тэг дээр байж гэн тий. Үн үү? Тэгсэн чинь энийг яг дээш нь яасан бэ? Одоо жишээлх юм бол энэ дээр ийш очсон, энд нь ингээ хас 1 байж гингүүт 2-оор үржүүлчихэнгүүт яах вэ? За 2-оор үржүүлсэн ингээ цэгрээ зурч. Энэтэй жоохон 1 энд байгаа, 2 энд байгаа, 3 энд байгаа, 4 ч энэ дээр зогдох хэрэгтэй л доо. Тэ жоохон юу чиж. 2-оор үржүүлэнгүүт яах вэ гэхээр энэ чинь 2 дээр очиод ингээд энэ юу вэ? Хас 2 дээр очиод энэ бас хас 2 дээр очиод ийм болсон байж байгаа байхгүй юу? Ийм болсон байна. Тэгээс энэ цэгэр график дээш нь яг энэ дээр хүрэхийн тулд яах вэ? Энд хас 2 байсан юмыг энэ дээр очихын тулд яасан гэсэн үг вэ? 2-ыг нэмсэн байгаа. Энд 2 байсан юмыг 4 дээр очихын тулд 2-ыг нэмсэн байгаа тийм үү? Энд тэг байсан юмыг тэн дээр ч 2 дээр очсон байж тийм үү? Тэг байсан юм 2 дээр очсон байна тий. Тэгээ бүх цэгүүд нь 2 дээр очсон байгаа учраас энэ дээр яасан гэсэн үг вэ? За хойдолт нэмэх, урталт нэмэхээр адилхан шүү дээ. Тэн дээр нь урталт нь өчсөн байгаа учраас би урталт нь өчтэй тий. Ийм бол. А нь хэд байх нь вэ? Б үржүүрийг нь бол хэд вэ? 4. Зүгээр чэжэр бодох болов уу байхгүй юу?
Графикийн хургалтаа ойлгох заяа. Хэрвээ ойлгохгүй байх юм бол яах вэ? Дахиад үз. IMAT чинь байж байгаа тий. Давхар функцээ нэг үзчих тэгэнгүүтээ функцийн графикийн хургалтыг дахин үзүүлээ заяа. Дахин өсрээд 3 удаа үзэхэд 5 удаа үзэхэд бүрэн ойлгочихно доо. Яг энэ болохоор тэр тгийг орлуулангууд яах гэж харж тэгж болно тий. Гэтэ ингэсэн хамаагүй шууд чийж ирсэн. Би бол шууд ямар ч бодол хийхгүйгээр шууд гараад шүү дээ. Онч 4 болцсон ма 20 оржуулээд бодол хийх 2 гэж рааш тааж. Яан 2 гэж харж тий. Сул гişүн 2 гэж харж. За яг хөө тэгж бодож болно. За тэгвэл цэг олохгүйгээр бодох бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл. За жишээлх юм бол ингэж байгаа байхгүй юу? Тийм функцийн график ялгаатай 4 цэгээр огцдог байх бүх k-гийн нийлбэрийг олж чинь тий. Бүх натурал k-гийн гэж байгаа юм шүү. Натурал k. За одоо зөвхөн би шууд ингэ заяа. Энэний графикын тухай ярилцсан. Энэний график нүдэн чи харагдаж байна уу? Харагдаж байгаа юм уу? Харагдахгүй нөө. За тэгвэл эхлээд ингэ заяа. Харагдаж байвал сайн байна. Харагдаж шүү дээ айгүй амархан. Энэний график харагдаж байна уу? Энэрлээ. За тэгвэл энэний график харагдаж байна уу? Хасах нь юус. Дотор талд нь хасж байна уу, гадна талд нь хасж байна уу? Дотор талд. Дотор талд нь хасж байгаа гэх юм бол одоо энийг та нар ингэж үзчих заяа. Энэ функцээ бид нар мэдээд байгаа шүү тийм үү? Энийг fx квадрат гэж үзчих заяа. Дотор талд нь хаснаа гэвэл f x-с хасах нь 9 гэсэн үг болно шүү тийм үү? Дотор талд нь хасж байгаа үл. Дотор талд нь хасж байгаа гэх юм бол x-с хасах нь 9-ийн юу вэ? Квадрат болно. Энэ мөн үү? Биш байна тий. Гадна талд нь хасж байгаа бол биш юм байна. Биш дотор талд нь хасж байгаа бол биш юм байна. Гадна талд нь хасж байгаа бол мөн үү? Энэний хооронд x квадратыг орлуулчингууд энэ чинь гадагч шүү тийм үү? Гадна талд нь 9-ийг хасж байна. Гадна талд нь 9-ийг хасахаар яадаг вүлээ? Зүйтэй. Тэгвэл энэний график харагдаж байна уу? Энэний график харагдаж байна уу? Нөгөө нэг парабол чинь доошоо яасан гэсэн үг үү? 9 гэж зөвөгдсөн байгаа. Хасах ёстой оройтой тий. Тэгвэл энэнийх нь график харагдаж байна уу? Харагдаж байгаа сте. За яах вэ гэхээр ийм л юм болно гэсэн үг. За мэдээж парабол чинь ингэ байжсэн тий. 9-ийг хасчингууд бүр ингэ гараад байна тийм үү? Тэнгүүд доотлогоогууд энэ зүйтэй. Дэш нугуулч нэгтэр нэг ийм их юм болно. Энэ доотлог хасах ёстой байсан бол энэ дээр явах уу? 9 болно. Ойлгомжтой тий? За тэгээ өгүүлбэрээ сайн унших юм бол энэ функц ба y тэнцүү k гэж байгаа байхгүй y тэнцүү k. Энэ хоёрын график 4 ялгаатай зэрэг огтлож байгаа гэсэн үг тий. Тэгэхээр хэрвээ k доогоор авах юм бол хизээч огтлохгүй. Бүр дээгүүр авах юм бол яах вэ? Хоёрхан зэрэг огтлож байна. Огтлцохын тулд яах ёстой вэ? Яг энэ хоёрын хооронд. Гэтэ 9 уучлахгүй шүү дээ. 9 уучих юм бол 3 зэрэг огтлож байгаа байхгүй юу? 3 зэрэг уулчин. 9-өөс эрс баг байх хэрэгтэй гэсэн үг. Энэ хоёрын хооронд байх хэрэгтэй k чинь. Гэхдээ өгүүлбэрээ бүрэн сайн унших юм бол бүх натурал k болгож байгаа. Бүх натурал k. Натурал тоонууд чи хаанаас эхэлдэг? 1 2 гэж явна тийм үү? Тэг байжлахгүй тий? Тэг чи натурал тоо ш. Тэгээд ч тэг байлаа гэж бодоход 2 зэрэг огтлож чинь тийм үү? За тэгвэл 1 байх юм байна. 2 байх юм байна. 3 байх юм байна. 4 байх юм байна. Гэх мэтлээ юу вэ? 8 хүртэл юм байна. Энэ тоонуудыг юуг болгож гинэ үү? Нийлбэрийг олно. Нэгээс 8 хүртэл тоонд нийлбэрийг олж чадна тий? Арифметик хөрөөсийн нийлбэр. Хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүнийг нэмлээ. 2 туваалаа. Хэдэн шиг байгаагаар нь яг үржүүллээ тийм үү? Энэ хоёр хоорондоо 4 боллоо. 4-ийг өржүүлэнгүүт 32. Баашаа 36. Ойлгомжтой тий? Гэх мэтлээ ингээд энэ бодгоч жишээ юм шууд чэйжээр бодож байгаа байхгүй юу? Ер нь бол чэйжээр бодогдно. Би бол ингээд тайлбарлах гал зураад ингүүл яах вэ гэж байгаа ш тийм үү? Тэгээс шууд чэйжээр бодож байна. За тэгвэл тэр функцийн хамгийн их ба хамгийн бага утгыг олгож байгаа байхгүй юу? Амархан уу? Амархан санагдаж байна уу? Би шууд ингэж заяа. Зүгээр энэ жижигхэн зан дээр бодож үзүүлээ заяа. Юу болох вэ гэхээр космосын график яадаг вэ гэхээр тэг дээр нэгийг авдаг. За ингээд ер нь бол хамгийн ихтэй нэг хамгийн багадаа юу вэ? Хасны x утга авдаг ийм функц байгаа байхгүй юу? Тэнгүүт нь энэ бол космос x байгаа. Дотор нь хоёроор зүгчих юм бол яах вэ? Хоёр дахин агшин. Дээшээ доошоос хөдлөхгүй тийм үү? Дээшээ доошоо хөдлөхгүй учраас энэний хамгийн их утга нь нэг хамгийн бага утга хасныг хэвээрэл аж байна.
Тэгвэл хойд шагч чинь за яг би зүгээр энэ зургийг хойд шагшаад, хойдлог багшаад нэг юм хүн болсон байгаа гэсэн. Нэг юм хөл юм болсон байгаа. Дээшээ доошоо яг адилхан хасгныг нэмхнийг байж. Тэгсэн чинь модод авсан байхгүй. Модод авчаар яг уу доотлогоогууд нь дээшээ болно, доотлогоогууд нь дээшээ болно. Тэгээс нэгийн оронд гараад байна тий. Тэгээс нэгийн оронд. Тэгээс нэгийн орондоос чинь 5-ыг хасаач. Тэг байсан гууд нь хасах тавдаа өчнө. Нэг байсан гууд нь юу вэ? Хасах дөрөвдөө өчнө. Тэгэхээр хамгийн багадаа гэдэг судалгаа нь хасах 5 гэсэн судалгаа нь хамгийн ихтэй гэдэг судалгаа хаа. Хасах 4 гэсэн судалгаа маань гэсэн үг юм шүү дээ. Ингээд болоо. График ургалаад дотор төсөөлчин тийм үү? Төсөөлчин. Хас нэгээс нэгийн хооронд байсан. Хотод нь хоёр үржилчин зүгээр агшиж байгаа учраас хас нэгээс нэгийн хооронд хэвээр байжсэн. Мод олгочингууд асууд нэмэх хүчин тийм үү? Асууд нэмэх хүчингууд тэгээс нэгийн хооронд болчихно. Тэгэнгүүтээ бүгднгээс нь 5-ыг хасаачаар доош явчихна тий. Тэг байсан гууд нь хасахтаа болно. Нэг байсан гууд нь хасах 4 болно тийм үү? Тэг хамгийн бага утга нь энэ байна. Хамгийн их утга нь энэ байна. Ингээл гахдаг. За тэгээд 6 дугаар бодлогоос нь эхлээд бод өөртөө. 6 дугаар бодлого нь 6 дугаар бодлогын төр өгчих заяа. 7-ыг нь бодох. 7-гийн графикийг байгуулж чадах уу? 8-ыг бодно. 8-ийн графикийг байгуулж чадах уу? Гэх мэт маш амархан юмнууд байгаа.